За. Сайн бацгаана уу манайхаа. За 3 орчсон байна. За өнөөдөр болохоор би номныхаа талаар бага зэргийн тайлбар лайв хийхээр бэлдсэн байгаа. За тэгээд одоо хүмүүсийн асуугаад байгаа, түүмэл асуугаад байгаа асуултуудад хариулах гээд байгаа. За. Орой минь хүргэе та бүхэндээ 7 хүн ороод ирсэн байна. За 5 хүн байна. За 8 хүн байна те. За сайн уу оюун тунгалгаа Эстер. За номнууд нь урьдчилгаа захиалга өгсөн номнууд нь маргааш өглөөнөөс эхлээд түгээгдэж эхэлнэ. Тэгээд оюун тунгалгаа нэг гарын үсэг зураад ирүүлж ирээгээд исэн билүү те. Би болохоор ингэх юм байна. Өөрөө хөргөж өгөхгүй учраас нөгөө номнуудаа ингээд хүргэлтийн компаниар явуулчихж байгаа байхгүй юу? За сайн уу Соко, сайн уу хайрт найз минь сайн уу? Хүргэлтийн компаниар хүргэж байгаа болохоор бөөнөр ингээд аваа явчихж байгаа юм. Тэгэхээр оюун тунгалгаа дараа нэг надтай уулзахдаа гарын үсгээ зуруулж болно шүү. Тэгэхээр яг тусгайлан бас тийж авч болохгүй хүргэлтийн компани хүргэж байгаа учраас тийм байна. Уучлаарай хүлцэл өчөж чинь. За лайва бүгдээрээ эхлэе. Миний өнөөдрийн лайв болохоор номны талаар ярилцах байгаа. За миний ном болохоор энэ нөгөө өчигдөр хэвлэгдэж гарсан. За нэлийн пэйж дээр бас нэлийн мэдээллүүдийг нэлийн тавьсан маа. За хэмжээний хувьд бол аюу хөрхөн жижигхэн авсаархан одоо 115 185 хэмжээнтэй одоо баг ингээд цүхэндээ ингээд өдөр тутмын ингээд уншаад аваад явчихаар юм боломжтой. Тэгээд нүүрний хувьд болохоор 280 нүүртэй 280 нүүртэй юм байгаа. За тэгээд гол номны маань гол агуулга маань ер нь бол яг цэвэр миний одоо сүүлийн одоо яг цэвэр яг энэ ажилласан 4 жилийн хөдөлмөр одоо ажлын маань үр дүн бүх нөө хав буюу одоо байгаа бүхэн маань энэ шингэсэн. За тэгээд мэдээж энэ номыг би одоо 9 сард баг гаргахад бэлэн болцсон байсан. Тэгээд хамгийн гол нь Facebook дээр одоо нэлээ их өөрчлөлтүүд хийгдээд яг ингээл гарах гал ингэхээр аюу сонио адармаатай өглөөнд босож ирээл мөнхийн үсэгт ингээл за одоо яг ингээл гаргая гэл тэнгууд ямар нэгэн өөрчлөлт ороод ирчдэг. Тэгэл за нүдэ анаа гаргачих гэлтэхээр ерөөсөө цаанаасаа нэг юм зулгаагаад ерөөсөө болохгүй. Тэгэл хит хит удаагийн юм буцаалтаар ингээд бас нэг юм дизайнерын бас нэлээд бухимдуулсан юм л ажил гарсан. Гэхдээ манай дизайнер мөнхийн үсгийн дизайнерууд манай аюу маш гоё хүлээцтэй гоё хүнтэй гоё хүндэтгэлтэй харцдаг учраас намайг бас ойлгосон. За тэгээ хоёрдугаарт нь болохоор энэ номны маань ном маань өмнө нь бас нөгөө 2017 онд сошиал орчинд амжилтыг удирдна гэсэн юм 1000% хэвлэгдээд гарсан номны маань сайжруулсан хувилбар гэж ойлгож байна. Үндсэндээ бол энэ миний амьдралдаа төрсэн цагаасаа хүн болсон цагаасаа хойш гаргасан юм 4 дэх бүтээл минь байгаа. Ном
эхний ном маань бас айгүй маш залуудаа хийж исэн. Бас л тухайн үед бас технологийн хүмүүс нэлийн хэрэг болсон юм гар утас сурцгаа гэсэн юм ном байсан. Үндсэндээ миний мэргэжил бол инженери мэргэжилтэй. Тэгээ маркетинг бизнесийн удирдлагаар аюу олон жил голтой ажиллаж явцсан учраас яг энэ хоёр ур чадвар одоо олж авсан туршлагаар ингээд хослуулж гаргасан юм байна. За тэгээд оршил бол нэлээд нуршчих шиг боллоо. За тэгээд үндсэндээ бол номныхаа агуулгыг танилцуулъя гэж бодлоо. За тэгээд хүмүүс аюух агуулга асууж байна. Би энэ номыг ингээд яг ингээд худалдаж аваад нэг ч юм бол би ингээ бүх юмыг хийгээ сурчиж болох уу? Миний одоо жишээл бизнес болон бизнес дээр өөрчлөлт гараад одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ юм болоо зах зээл дээр би маш ашигтай ажиллах уу гэж ер нь бол хүн болгон өөрийнхөө тулгарч байгаа асуудлыг олон өнцгөөс асууж ийн л да. Тэгэл одоо заримтай нь өнөөдөр би жишээлбэл нэг сүүлд ирсэн залуутай бараг цаг орчим яриад маш гоё юм сэтгэл хөдлөлтөө саллаа л да. Гих мэтлэнгийн маш олон төрлийн асуултууд байгаа. Тэгээд миний хувьд бол ингээд энэ бүх асуултуудыг ингээд баланслаад ч юм уу дундчлаад хариулах юм бол би өөрөө байгаа бүх нэг л энд хийсэн. Одоо юуг та бүхэнд хүргэж болох вэ? Манай Монголын бизнесийн нөхцөлд яг сошиал дээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуулахад одоо яг ямар хэрэгцээ байгаад байгаа вэ гэдгийг л за хэрэгцээ байгаад байгаа гэдгийг л багш ингээ бараг шүүсээ шахаж гаргасан. Тэгээд мэдээж нөгөө алдаа оноо байж болно. Хүн төгс биш учраас тэгээ ер нь бол хамгийн их миний дөрөвдөх ном маань нэлээд их эргэж бутсан юм ном байсан учраас би бол аминдаа бол өөрийнхөө байж байгаа бүх юмыг л хийсэн маа. За тэгээд номын үндсэн эхлэл агуулга бол юу байх вэ гэхээр агуулга нь болохоор сошиал медиаг явуулж байгаа сошиал медиа. За энэ шууд нөгөө арын уртлын дэлгсэн дээр гарч байгаа болохоор үсэг нь эргэж гаргаж байгаа. За сошиал медиа гэдэг маань манай Монголын нөхцөлд одоо хэрэглэж байгаа сошиал медиа платформуудын талаар товчхон дурдсан байгаа. Жишээ нь манай Монголын нөхцөлд ямар платформуд голд өргөж байна гэхээр одоо Facebook, Instagram, Twitter, LinkedIn, YouTube гэдэг юм ер нь бол дэлхийн нийтээр бол энэ платформуудыг өргө ашигладаг. Тэгэхээр одоо энэ платформуудын хэрэглээний чиг хандлагуудын талаар товчхондод орсон маа. Тэгээд номын маань гол амин сүнс нь юу вэ гэхээр нуучлаараа би нөгөө 7 цагаас эхлээд бараг 4 группт сургалтынхаа 4 группт лайв хийсэн чи хоолоо бүр сонирмолчлаа. За тэгээд номны маань амин сүнс болсон юм сошиал орчин бизнес амжилттай удирдах гэсэн юм үндсэн бүлэг маань энд орж ирж явж байгаа. За тэгээд энэ дээр угаасаа ингэ товчондоо тайлбарлахад ер нь бол аливаа нэг бизнесийг хийхэд сошиал дээр ч вэ нүү, бодит орон зай дээр ч вэ нүү, ямар ч байсан ямар нэгэн бизнес хийхэд бэлтгэл ажил аягүй чухал байдаг. Тэгэхээр тухайн бэлтгэл ажил сошиал дээр одоо бизнесээ байршуулахын тулд танд ямар бэлтгэл ажил байх ёстой юм. Тэр бэлтгэл ажлуудыг хэрхэн хангах боломж байгаа. Яг Монголын нөхцөлд манай бизнесүүд энэ бэлтгэл ажлыг хэрхэн хангаад байна. Тэгээд тэдгээр үр дүнгуудээс дүгнээд би хүмүүст санал болгодог, зөвлөгөө өгдөг одоо бэлтгэл ажлын маань үндсэн одоо дистараллууд нь ямар байгаа юм. За дараагийн нэг чухал зүйл байна. Биднэрт бэлтгэл ажил байна. Гэхдээ хамгийн чухал зүйл бол стратеги яг бид нар нөгөө хилээд сурчсан. Ер нь бол стратеги гэдэг маань тухайн одоо өөрийнхөө зорж байгаа зорилт одоо эрхэм одоо зорилго үнэт зүйлстэй хүрэхийн тулд та ямар дистаралтай ямар арга замаар тэр одоо эцсийнхаа зорилготой хүрэх вэ гэдэг ийм дистаралыг л гол хэлээд байна. Тэгэхээр та сошиал орчин дээр бизнесээ байршуулахын тулд ямар стратегитэй байх ёстой, тэрийг яаж хэрхэн гаргах боломж байгаа гэдэг талаар утсан маа. Тэгээ мэдээж бид нар сошиал дээр одоо бэлтгэл ажиллаа хийчлээ, стратеги тодорхойлчлаа. Гэхдээ бидний одоо жишээл бизнесийн загвар ямар байх ёстой.
Одоо жишээ нь би өчигдөр ингээд нэг доктор багштайгаа уулзлаа л да. Тэгээд бизнес гэдэг маань өөрөө бизнесийг маш олон талаас харж болно, маркетинг талаас харж болно, менежмент талаас харж болно, одоо ажилтнуудын хүний нөөц талаас харж болно. Гэхдээ ер нь бол бизнес гэдэг маань өөрөө системийн сэтгэлгээ буюу одоо тэр тухайн одоо бизнесийн чинь дотор нь ажиллаж байгаа хүмүүс бүтээгдэхүүн үйлчлэгийг чинь худалдаж авч байгаа хүмүүсийн одоо хэрэглэгчдийн гол юм бүрдэл хэсэг маань хүрдэл хэсгийг хүн өөрөө аюул сайн тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь одоо дугуй байлаа гэж бодоход дугуйг ингээд би ингээ хөлөөрөө жилээ. Тэгэхэд яг энэ бүх тэр араа системүүд маань яадаг вэ гэхээр одоо жилтний сэлтгалаад урд хойд дугуй хөдөлдөг. Тэгэхээр бизнес гэдэг маань өөрөө тасралтгүй урагшаа хөдөлж явах систем байх хэрэгтэй. Гэхдээ тэр маань яадаг вэ гэхээр хэрэглэгч байхгүй, ажилтан байхгүй, нөөц байхгүй, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний чи өөрийнх нь үн цэн нь тодорхой биш хүнд ч хэрэггүй байх бүтээгдэхүүн байхгүй, бүтээгдэхүүний хөгжүүлэлт гэдэг юм уу тий. Бүх тэр одоо нөгөө нөөц боломжууд энэ төр маань маш ингээ ийм хоорондын уялдаа холбоотой нэг нэгнээсээ уялдсан юм тасралтгүй юм процесс байх хэрэгтэй гэдэг талаас нь бизнесийн загварчлал хэрэгжих хүрэх үн цэнийг оруулж өгсөн байна. Тэгээд үн цэн гэдэг ойлголт маань өөрөө бас аюу өргөн ойлголт одоо маш их хэрэгтэй ойлголт. Тэгээд энэ дээр одоо юу гэдэг миний одоо нэг хичээл дээр ордог хэрэглэгчид бол бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Хэрэглэгчид бол үн цэн худалдаж авдаг. Бид нар өөрсдөө бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ зараад байгаа юм шиг боловч хэрэглэгч таны бараа бүтээгдэхүүн үйлчлэгийн үн цэнийг худалдаж авдаг. Нөгөө талаас хэрэглэгч өөрийнхөө түүхийг худалдаж авдаг. Брэндүүд юу бүтээдэг вэ гэхээр түүх бүтээдэг. Хэрэглэгч өөрийнхөө хэрэгжилжсэн түүхийг одоо өөрт үүсчихсэн асуудал шийдлүүдийг маш сайхан одоо үн цэнтэйгээр шийдсэн түүхийг худалдаж авдаг. Тэгэхээр бид нар бараа бүтээгдэхүүн үйлчлэгээдээ одоо үн цэн түүхийг шингээж авах хэрэгтэй. Тэр утгаараа хэрэглэгч төрөх үн цэн гэж ярьж байгаа. За тэгээд дараагийн нэг чухал зүйл бол бүтээгдэхүүн. За тэр бүтээгдэхүүн маань өөрөө ямар онцлогтой байдгийг. Одоо жишээ нь бидний одоо яг энэ бизнесийн орчинд байгаа өгүүлбэрээр бол бүтээгдэхүүн бол 1 2 3 янзын хэлээр явагдаж байна тий. За бит бүтээгдэхүүн, бит болон бит бус бүтээгдэхүүн, дижитал бүтээгдэхүүн гэдэг. За одоо манай монголчуудын хувьд бол хөвчлэн нийт 60-70% нь бол бит бүтээгдэхүүн заадаг. Тэрний яд өгөх хүмүүс идэж уудаг, өмсөж зүүдэг хэрэгэлдэг бараа бүтээгдэхүүн үйлчилгээнүүд байгаа. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн үйлчилгээ нь сошиал дээр очихоор цахим орчинд очихоор ямар бүтээгдэхүүн болж хувирдаг. За ер нь одоо жишээ нь энэ бол бит бүтээгдэхүүн. За миний одоо сургалт зөвлөх үйлчилгээ бол бит бус бүтээгдэхүүн. За цахим дээр очихоор тухайн бит бүтээгдэхүүн ч юм уу бит бус бүтээгдэхүүн ч юм уу одоо хийс үр сэтгэлгээнд үндэс одоо бүтээгдэхүүн болж хувирдаг. Тэгэхээр цахим дээр одоо бидний бүтээгдэхүүн маань контентоор илэрхийлэгдэж байгаа. Тэгэхээр бид нар бүтээгдэхүүн үйлчилгээгээ сошиал орчинд одоо хэрэглэгчдийг одоо худалдаа хавалтанд хөтлөх, сонирхлыг нь татах, өдөөж өгөх юм гол одоо үндсэн зүйл бол контент гэдэг. Тэгэхээр тэр контентын талаар бас бүтээгдэхүүн үйлчилгээний бүтээгдэхүүнтэй холбож нэлээд дэлгэрэнгүй оруулж өгсөн байна. За тэгээд сошиал орчинд байршуулах тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний хэлбэр агуулгыг тодорхойлж байгаа контентыг яаж бүтээх ёстой вэ? За тэгээд дараагийн нэг чухал зүйл маань хэрэглэгчийн сэтгэл зүйг үндэслэн сурталгааг яаж бүтээх юм. За ер нь бол хэрэглэгчийн сэтгэл зүй гэдэг бол аюу том ойлголт байдаг. Тэ ер нь хэрэглэгчийн сэтгэл зүйг судалдаг одоо neuroscience гэдэг юм уу да тий маркетингийн маш гоё тийм том салбар байдаг. Тэгэхээр би өөрөө бас тэр чиглэлээр докторийн ажлын судалгаа хийж байгаа. Тэгээд тэн дээрээс бас хамтлагаа маягийн товчхон юмас өөрөө том учраас одоо юм хүний толгой эргүүлсэн юм мэдээллүүдийг бас оруулаагүй. За энэ хэрэглэгчийн сэтгэл зүйд үндэслэн сурчлага бүтээх тактикууд дээр одоо жишээ нь юу гэлөө онцолж өгөх вэ гэхээр ялангуяа одоо ингээд жишээ нь бид нар сошиал дээр контент байршуулдаг. За гэхдээ тэр контентыг маань за жишээлбэл энийг 6 пост байна гэж төсөөлөд үзье. Тэгэхээр сошиал дээр байгаа контентыг хүн хардаг, хэрэглэгч хүн хардаг. Хүн өөрөө бүр цаад генэнд нь өгөгдсөн одоо гений одоо мэдээлэлүүд байж байна. Жишээ нь хүн өөрөө баруун болон зүүн тархиас бүрддэг. Баруун тархи нь болохоор одоо хүний баруун тархи болохоор ерөөсөө одоо хийсвэр сэтгэлгээний тархи буюу зураг, дүрс,
дуу боловсруулдаг. Зүүн тарих болохоор нь лог сэтгэлгээний тарих буюу үг текст боловсруулдаг. Тэгэхээр баруун тарих маань баруун тархины харах талбай бол зүүн нүдний баруун тархины одоо тухайн одоо юмыг ойлгож харах талбай зүүн нүдээр дамждаг. Тэгэхээр одоо сурчлагаа бүтээж байгаа бол баруун тарих дүрс боловсруулах учраас сурчлагын үндсэн зүүн хэсэгт нь одоо зураг байршуулах хэрэгтэй. Зүүн тарих маань өөрөө текст боловсруулдаг учраас зүүн тархины харах талбай баруун нүдээр харж дамжиж сурчлагын баруун талын хэсэг бол текст байх хэрэгтэй ч гэдэг юм. За тэгэл тухайн бүтээгдэхүүн үйлчилгээгээд нөхөө одоо сурчлагын постыг бэлтгэхэд бол заавал баруун талд нь ер нь бол зураг байх ёстой. Түүний генд нийцүүлсэн. Нөгөө зүүн талд нь бол текст байх ёстой ч гэдэг юм. За тэгээ бас одоо зураг авалтууд байна тий, зураг авалтын тактикууд. Тэгэхээр постэр бүтээхэд бол хүн бас хүнд юмаа бүтээгдэхүүнээ хэрэгжиж зарж байгаа учраас тэр хэрэгжин сэтгэлзүйд үндэслэн тактикуудыг бас судлах хэрэгтэй. За тэгээ дараагийн хамгийн чухал зүйл маань юу вэ гэхээр social branding. За тэгвэл бид нар одоо энэ бүтээгдэхүүн үйлчилгээ контент ажиллаа. Тэгвэл би social дээр энэ бүх одоо бүтээгдэхүүнийхээ үнцийн үйл ажиллагаагаа илэрхийлсэн юм яаж брэнд болгож байршуулах хэрэгтэй гэдэг талаар товчхонд ингээд урцсан. Энэ одоо үндсэндээ нэг 9 юм жижиг бүлэг юм хэсэг байгаа. Тэгээ энийг бас уншиж үзээрэй. Тэгээд энэ болгоны ингээд өөртөө энэ 9 зүйл маань тусдаа маш том сэдвүүд үүдэг. Магадгүй өөрөө ч ийм зузаан хэд хэдэн ном болоход сэдвүүд байгаа учраас энийг би энэ одоо яг бизнесүүдтэй зориулаад залуучууд одоо та нартай зориулаад маш гоё ойлгомжтой байдлаар ингээд тодорхой хэмжээгээр товчлоод оруулсан маа. Тэгээд та бүхэн бас үзээд өөрсдийнхөө бас ажил бизнестэй бас энийг бас хэрэгжилж ашиглаж явах хэрэгтэй. За тэгээд дараагийн нэг зүйл маань бидний одоо яг манай Монгол дэлхийн нийтээр түгээмэл ашиглаж байгаа сошиал медиа платформуудын нэг болох Facebook маркетингийн талаар дэлгэрэнгүй оруулсан байгаа. Facebook маркетингийн талаар. За тэгээд Facebook маркетингийн талаар бас энэ агуулга нь үндсэндээ нэг 5 агуулгаас бүрдсэн 5 бүлгээс энэ бол мэдээж бас миний сургалтын одоо бараг 400-500 орчим удаагийн сургалтын одоо үр дүнд гарсан юм логикоор яг хүн яаж ойлгуул зөвөрөө гэсэн байдлаар юм угсарсан бичсэн юм арга замаар бичсэн одоо системчилж бичсэн юм байна. За ер нь бол Facebook-ийн хэрэглээг бид нар аюул сайн ойлгох хэрэгтэй. Хувь хүний профайл аккаунт, сурчлагын аккаунт, group page эдгээр юугаар ялгаатай, алийг нь бид нар юунд хэрэглэх ёстой гэдэг талаараас бид нар ялгааг нь аюул сайн ойлгож иж дараагийн түвшинд очиж байгаа. За тэгээ хэрэглээгийнхаа дараа үндсэн тохиргоонууд орж ирж байгаа. Үндсэн тохиргоон дээр болохоор профайлын тохиргоо орж иж байна, группийн тохиргоо орж иж байна, пэйжийн тохиргоо орж иж байна. За тэгээд одоо жишээлбэл миний намыг авч байгаа хүмүүс багшаа таа чин бүр ямар нэг бүрчлэн ингээд оруулсан ингээд гэсэн маа. Одоо жишээний тохиргоонууд гэдэг юм бол илүү дэлгэрэнгээр явж байгаа нэг бүрчлэн. За үндсэн тохиргоонууд дотор бол нөгөө яг товчлоо одоо категориудын тохиргоонууд явж байна, хажуугийн табын тохиргоонууд явж байна. За сурчлагын идэвхжүүлэлт төлбөртэй пост хийхдээ яаж тохиргоо хийх ёстой гэдэг ийм үндсэн том тохиргоонуудыг бүгднийг англиад системчлээд оруулсан маа. Ер нь бол та нар миний намыг уншаад явахад ер нь ингээл нөгөө автоматар энэ ингээд ороод явчихна гэж би бол итгэж байна. Яа тэгэхээр энэ би өөрөө энийг маш олон удаагийн туршилтаар ингээд хүмүүст зааж үзсэн болохоор та нарт нэг юм ачаалал үүсэхгүй байх гэдэгт итгэлтэй байна. За тэгээд энэ Facebook-ийн үндсэн тохиргоон дээр нэг онцолж хэлэх нэг зүйл байгаа. За тэр нь юу вэ гэхээр ер нь бол Facebook-ийн өөрийнх нь платформоо тохиргоогоо ихтэй бол десктоп буюу суурин компьютер дээрээс хийдэг. Ер нь гар утсан дээр зарим функцүүд нь харагддаггүй. Ялангуяа төлбөртэй постын тохиргоо эхлээд десктоп буюу суурин компьютер дээр хийдэг. Тэгэхээр яагаад гар утсан дээрээс энэ тохиргоонуудыг хийгэв гэхээр энд зориулсан Facebook-ийн алгоритм нь өөрөө бичигдээгүй. Яагаад тэгэхээр гар утсан маань одоо дэлхийн нийтийн хэмжээнд хэрэглэж байгаа гар утснууд маань үндсэндээ маш олон янзын төрлүүд байна. За тэдний түгээмэл ашигладаг төрлүүдийг дурдах юм бол нөгөө Android төрлийн утаснууд буюу Samsung бидний түгээмэл байдаг тий. За тэгээд iPhone утаснууд байна. За 3 дахь төрөл нь англид нь юу вэ гэхээр featured phone буюу одоо хужаа солонгос бусад одоо орны өөрсдийнх нь одоо гаргасан утаснууд гэдэг. Тэр болгоны утаснуудад Facebook зориулж одоо функцүүдээ өгсөрнө гэж байхгүй
яг стандартны одоо компьютер дээрээс тохиргоогоо хийх байдлаар компьютер дээрээс харахад одоо бүх тохиргоонуудад нь харагддаг байдлаар алгоритм бичсэн байдаг. Заримдаа магадгүй зарим утсан дээр тухайн одоо групп гэдэг зэс зүүн талдаа харагддаг байхад одоо зарим утсан дээрээ харагддаг ч гэдэг юм уу. Одоо Facebook-ыг хэрэглэсэн хугацаанаас шалтгаалаад зарим зэснүүд нь хүртэл харагддаггүй. Тэгэхээр яг одоо стандартны тохиргоо учраас яг десктоп буюу суурин компьютер дээрээс энэ тохиргоонуудаа ингэж оруулсан байна. За над руу нэг зогсоо зайгүй чат явуулаад байгаа хүн түр уучлаарай. Тэхүү би ингээд лайв хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд намайг бүр зогсоо зайгүй ингээд нөгөө дэлгэцэн дээр дүүрч гарч ирээд байна л да. За тэгээд энэ бүх тохиргоонууд маань дандаа десктоп дээрээс хийсэн тохиргоонууд байгаа. За энийг оруулсан. За тэгээд дараагийнх нь болохоор Facebook дээр дагаж мөрдөх стандартуудын талаар мэдээлэл оруулсан. Facebook дээр за Facebook дээр дагаж мөрдөх стандарт гэдэг маань үндсэндээ нэг 3 төрлийн стандарт байгаа. За профайл болон cover стандарт, за доошоо орлоо контент стандарт, тэгээд дараа нь сурчлагын контент стандартууд гэдэг тус бүртээ стандартууд байдаг. Тэрний мэдээллүүдийг оруулсан. За дараагийн бүлэг дээр болохоор Facebook маркетинг стратеги буюу Facebook дээр маркетинг хийхэд ямар стратеги дараалал явах ёстой юм буюу энэ дээр зорилттой хэрэглэгчийг тодорхойлох. За зорилттой хэрэглэгчдэр бол нөгөө онлайн орчинд хэрэглэгчийн одоо худалдаа авалтын зан төлөв ямар байдаг талаар ингээд товчхондоо дурдсан. За тэгээд контент төлөвлөлт орсон байна. Facebook дээр брэнд бүтээх жишээнүүд орсон байна. Facebook дээр хандлтаа үүсгэх одоо миний энэ хугацааны аргачлалууд байна. За тэгээ Facebook дээр үр дүнтэй сурчлагаа хийх буюу төлбөртэй постыг яаж үр дүнтэй хийх талаар одоо тайлбарууд нь орсон байна. За Facebook дээр бид нэр маркетингийнхаа үр өгөөжөө бас яаж дүгнэх, ажил хийж байгаа учраас бид нар заавал үр өгөөжөө дүгнэж дараагийнхаа одоо сайжруулалтыг хийж дүгнэлт хийж явж байгаа хэвээр тэр талаар байгаа. За тэгээд хамгийн сүүлийн бүлэг маань Facebook хэрэглээг дэмждэг аппликейшнуудын талаар буюу одоо нэмэлт API дээр нь ажиллах боломжтой аппликейшнуудын талаар дурдсан байна. Тухайвал бидний дүгнэлт ашигладаг одоо контент бүтээх Canva, контент төлөвлөх хуудсууд, чатбот ухсрах ManyChat, email маркетинг MailChimp, за видео татах Facebook Downnet ч гэдэг юм уу. Яг ингээд нөгөө Facebook-ийн өөрийнх нь хийдэггүй функцүүдийг нөхөж ажилладаг ийм аппликейшнуудын талаараа товчхон юм дурдсан байгаа. За тэгээд бүлэг болгон хойноо дандаа бизнесийн кейстэй явж байгаа. Энэ бизнесийн кейс гэдэг маань юу вэ гэхээр яг л одоо энэ тухайн бүлэг дээр манай бизнесүүд дээр үүсч исэн асуудлуудыг миний зүгээс яаж шийдээд ямар үр дүн гарч исэн. Тэр шийдлүүдийн талаар нэлийн ариун баялаг одоо мэдээллүүдийг оруулж өгсөн. Тэгээд одоо жишээ нь магадгүй хамгийн нэг жишээ гэх юм бол би одоо нэг бизнесийн кейсийг авъя л да. За Facebook групп болон пэйж нь аль нь тохиромжтой вэ гэдэг юм уу те. За тэгээд пэйж дээр оруулсан постоо яаж хайдгийг, пэйж өвнөрөө яаж үүсгэдгийг, групп дээрээс гишүүнээ яаж блоклдгийг те. За тэгээд одоо хамгийн одоо оновчтой Монголын нөхцөл ашиглаж байгаа шийдлүүдийг энэ дээр кейсүүд дээр нь оруулсан байгаа. Тэгэхээр тэрийг үзэхээр нэрээ би энэ дээр чинь ингэж юм яжсэн тэгвэл энийг ингэж шийдэж болох юм байна шүү гэдэг ийм шийдлүүд бас нэлээд орж ирсэн. Ер нь бол миний хувьд бол одоо энэ өөрийнхөө номондоо бол бас тодорхой хэмжээгээр сэсэл ханамж өндөртэй байгаа. За тэгээд одоо бүхэл бүтэн энэ 4 жилийнхаа болон одоо Монголын бизнесийн зах зээл дээр одоо сошиал дээр байгаа энэ кейсүүдийг үг болгож, зураг болгож, буулгана гэдэг бол бас айгүй тийм амар ажил биш. Ер нь бол ном бичих гэдэг бол амар ажил. Хүмүүсээс шүүмжлэл ирдэг. Ер нь би нэг шүүмжлэл бол хүлээж авдаг. Гэхдээ одоо юу гэдгийг энд миний хувьд бол ингээл нөгөө өөрийнхөө кейсийг яриа л да. Одоо хүмүүс ингээл гоё ингээл шоудаж наргиж ингээл хүмүүс аюу гоё амраал ингээл байж хат би за энэ номоо яаж бичих вэ? Энийгээ яаж ингэх вэ? Би бол ингээд ер нь бол хүн шиг гадуур гарч ингээд шоудаж зингэж ин өвгийн гэдэг шиг явдаггүй. Тэгээд одоо юу гэдгийг яг л ингээд яс суугаал ингээд туршиж үзээл баталгаажуулаад ингэсэн юм
зүүрсэн байна энд орсон. Тэгээд өнөөдөр бас нэг хүн ирээд намайг гэсэн ингээд та өөрийнхөө хийж байгаа энэ бүх юмыг яагаад ингээд дэлгэрэнгүй ингээд оруулсан гэж хэлсэн л дээ. Тэгэхээр би юмс өөрчлөгдөж идэг. Тэгээ ялангуяа технологи хүртэл өөрчлөж, юмс өөрчлөгдөж идэг. Би тэр өөрчлөгдөж байгаа юмыг би хинээс нуух юм. Нэгдүгээр, хоёрдугаар нь болохоор мэдлэг гэдэг бол тухайн хүндээ ингээд үлдэх юм бол мэдлэг биш байхгүй. Би өөрөө мэдлэгийг түгээж шеэрлж хүмүүсийн одоо ур чадрыг сайжруулж хүмүүст одоо баяр баясгалан бэлгэлж одоо сэтгэл ханамжийг өгөх нэг боломж маань юу гэхээр өөртөө байгаа бүгдийг л гаргаж ирэх ийм юутай. Би ер нь бол өөртөө байгаа бүх юмыг бол хизэж нуудаггүй. Хүн нууснараа бол одоо бүх боломжийг хаадаг. Тэгэхээр өөрийнхөө байгаа бүх юмыг ингэж гаргаж тавьсан. За тэгээд энэ дээр бас нэг хүмүүс аяух асуудаг. Төлбөртөө сурталчилгаа яаж хийх вэ гэдэг. Төлбөртөө сурталчилгаа хийх талаар би одоо энэ дээр бүр ингэж заавруудыг нь дэлгэрэнгүй ингэж ялгаануудыг ингэж оруулсан маа. Одоо жишээл Facebook өөрийн төлбөр тооцооны систем, дуудлага хурлааны зарчмаар ажилладаг ч гэдэг юм уу тий. Одоо cost cap, bid cap-ийн талаар нэлээд тайлбарлсан байна. За ер нь бол ингэж яриад байвал бол дуусахгүй л тий, дуусахгүй. За тэгээд одоо 5 сарын 1-нд болохоор дараагийн ном маань бэлэн болсон байгаа. За тэр ном маань юу гэхээр сошиал медиа хэрэглээний тайлбарт бол за жишээ нь одоо сошиал дээр ялангуяа хүмүүс маш идэвхтэй байж идэг. Тэр хүмүүс одоо яг технологийн болон маркетингийн үг хэллэгүүдийг одоо мэргэжлийн бус хүмүүс ашиглахад тий бизнестэй ашиглахад хэлбэр болгож төхөн болгож одоо үг хэллэгүүдийн тайлбар толыг л энэ гаргасан байгаа. Одоо жишээ нь манай одоо жишээ нэг ийм инженеруудын дунд оюутан махт нэг юм онгой байсан л да нөгөө макроны гэдгсэн чинь орчуулгын номон дээрээс харсан чинь макроны гэхээр гомн шүү дээ тий. Тэгсэн чинь нөгөө оюутан гомн гэж орчуулсан. Тэгтэл яг үнэндээ тэр нь болохоор нөгөө юм цахилгаан дамжуулах шугамын хоолойч байсан гэж хэлдэг шиг. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн үг хэллэгүүдийг одоо яг хүн байнгын хэрэглээндээ хүн яаж ойрхон ашиглаж болох талаар ер нь Монгол ер нь тийм тол байхгүй. Тэгэхээр энэ тайлбар тол гаргасан. За тэр маань бэлэн болцоо одоо жоохон бас л одоо юу редакт хийгээл судлалыг баталгаажуулаад гарах гээд явж байгаа. За тэгээд та бүхэндээ бас нөгөө хүмүүс аягүйх номын тайлбар асуугаадсан болохоор ингээд яг лайваар ингээд хөргөж гин. Тэгээд асуух асуулт байвал асууж болно. Би нэг 5 минут нээлттэй асуучи. Яг өнөөдөр миний хувьд яг 7 цагаас хойш ингээд жоохон 5-6 цахим онлайн ангидаа хичээлийн ангидаа лайв хийсэн чинь яг бүр яг тулчаад нэг сонирн байгаад энэ уучлаарай. Хоолой молоо хатаад. За тэгээ асуух асуулт байвал асууж болно. Тэгээд манай нөгөө пүүги одоо бид хэд нэг сага бид хэд нэг орой уулзаад одоо баг 2 сарын өмнө л дээ манай шанар асуух асуулт байл асууж байгаа. Би тэр хооронд нэг гоё бас үйлчлээ юм. Бид нар ингээд нэг орой уулзаад би нөгөө айл эрт номоо гаргана гэж сууж идэг. Тэгэл эргэж буцаал яжсэн. Сайжралт хийгээл. Тэгэл тэгсэн чинь номны хэмжээнд дээр бүгдээрээ жоохон марахгүй. Том гаргая, жижиг гаргая гэл. Тэгсэн чинь манай пүүги багшаа ингээл хааж авч явсан ингээл дэлгэж үзээл уншаал хааж багтсан ингээл айгүй юм гоё ингээл байнга авч явдаг юм ном байвал айгүй зүгээр юм биш үү гэл. Тэгсэн чинь л нөгөө сага маань аагүй яах юм бэ том зүгээр штэ гэл тэргээл тэгэл маргаж исэн. Тэгээд ер нь аюух судалж исэн аа. Энэ хувилбарыг сонссон. Энэ бүр аюух хөөрхөн. Тэгээд бас мөхийн үсэг юм маань чи нөгөө нэлийн бас хөөрхөн үнэтэй гарч байгаа. Би ер нь нөгөө юмыг чанаргүй хийхээс аюу тийм нойр хүрдэхгүй байхгүй нэг чанаргүй юм хийчихэр. Тэгээд нэг одоо ингээд үдээтэй давхар хавцтай үдээтэй давхар наалттай за тэгээ супер хавцтай ингээд номын хавчруу болгоо хэрэгжилж болно. За тэгээ дотор тал нь шохоотой 105 грамтай эргүүлэхэд зөөлхөн за тэгээ хавцсан ингээд аюу гоё өвтэйхэн тэгээд та бүхний бас тодорхой хэмжээний байнгын хэрэглээ байх. Тэгээд одоо ном гэдэг маань өөрөө бас нэг талаас ам байдаг, амтай.
Яг бүх юм амьтай. Ном бас амьтай. Ном өөрөө амьс одоо номыг ганц авч явдаг юм. Манай нэг мундаг багш байсан л та. Одноо чи номыг энэ ном тэр чигээр авч явдаг гэж үгүй. Тэр чиний зүрх хаана байдаг яг тэр өчөөхөн энэ хэсэгт байдаг. Тэгвэл номынхаа амьдруулдаг нэг чи зүрх түлхүүр үгийг чи олох хэвээр. Чиний түлхүүр үг номын чинь нэг амил болтох юм бол ном чинь өөрөө аваа явчихна гэж хэлсэн. Тэгээд миний ном бол амилсан. Амьтай ном би ном амилуулдаг шүү. Номоо ирж амилуулж болно гэж бодлоо тэгээд хэлээ хаа. За нэг иймэрхүү юу вэ асуух зүйлээ асууж болно. Тэгээд та бүхэн бас шаардлагатай бол миний номыг миний дугаар байгаа шүү дээ. Цээжлэхэд амар 95 97 98 гээд тэгээд захиалга өгчих юм бол хүргэлтийн компанитай гэрээ байгуулсан. Тэгээд хүргэлтийн компани маань хүргээд өгчин. Хүргэлтийн одоо нэг хөлс өгдөө шүү дээ. Тэрийг багш нь өөрөө би даачна. Одоо өмнөс номынхаа мөнгөнд шингэлсэн гэсэн. За тэгээд ийм хөөрхөн авсархан жижиг ном. За тэгээд дараачих ном нь яг ийм хэмжээтэй жижиг ном. Тэгээд бас нэг хүн бас ингэж та яагаад зураг ингэ оруулсан ингэ намайг тэр бас оруулахад бас хэцээсэн. Тэгээд хит хитэн үний зөвлөгөөгөөр зураг оруулсан л та. Тэгээд бас жоохон эвгүй юм шиг сайн санагдаад. Гэтэ одоо нэгэн твлэгдээ гарцсан. Энэ хит хитэн үний зөвлөгөөгөөр зураг оруулсан юм аа. Миний санаа биш шүү. За нэг иймэрхүү номныхаа талаар танилцуулахад за ингээ хүмүүсийн би компьютер дээрээсээ давхар үзье. За Мишка баярлалаа Мишка. За студент нээсэнд баяр хүргэе. Тэгээ тусгаалan уулзч ярилцсан. Надад бас ажлууд байгаа. Тэгээд тэр талаараа бас ярилцсан видео контентууд хийх гэж байгаа. Баярлалаа байлаа. Сайн уу болор эртнэ. Тэгэл над руу кол хийгээл номоо авна штэ. Энэ дандаа таньдаг хүмүүс авч ирсэн юм байна. За сайн уу тунгаа санаж шүү. Нэг уулзмаар ах юм. Миний хайртай найз орж ирсэн байна. Би ч аюу гой мундаг найзуудтай манай найзууд надад маш их тусалдаг, дэмждэг, ойлгодог. Би өөрөө аюу нийлдэлтэй хүн. Одоо тэгэл юу ч болсон ингэчлээ тэгчлээ тэгмээр ингээл яриад явчихдаг. За ном маань 40,000 төгрөг гэж байгаа. 40,000. За тэгээд 9:40 гээд лайва дуусгая. Тэгээ асуух зүйлээ сууж болно. Баярлаа. Жорлоо. Балармаа. Би тэгээ сэтгэл ханамж айгу өндөр байгаа шүү. Яа тэгэхээр нөгөө хүн чинь нэг байгаа юм а бүгдийг гаргачаар гэ тайвширчдаг юм байна. Яа ерөөсөө за хорогдох юм байхгүй бүгдийг гаргаад нөгөө нэг ингэсэн. Бид нар чинь нөгөө ингэдэж ялангуяа эмэгтэй хүмүүс нөгөө хүүхдээ төрөөд алган дээрээ хартал дандаа нөгөө төвшөөртэй дээ. За ямар хүүхд гарах бол гар хөлн бүтэн байгаа болов хинтээ адилхан бол эрүүл болоо гэж завинд ш. Тэгэл нэг гаргаал яг ингээл нэг нүдэн дээрээ ингээл хараал тийвэрхээр ингээл өөрөө мэдлгүй нь өлөөс гоож нэг гоё болтгоо ш. Яг л нэг тийм нэг мэдрэмж надад төрөөд байгаа байхгүй. Одоо би бүх байгаа юм а өөрийнхөө энэ 4 жилийн төвшөнд байгаа юм а бүгдийг гаргацсан одоо надад ерөөсөө юу ч байхгүй болсон юм лээ.
Сонирхолтой байна уу те. Баярлалаа. Ста мундаг шүү манай Мишка ч. Тэгэл бас ингээд нөгөө би ч бас айгүй яриа хүн шүү дээ. Сүүлийн үед нөгөө коронавигоос болоод ер нь бол нөгөө коронавиг юу 20 тогтохоос өмнө би одоо өдөрт хэдэн хүнтэй уулздаг гэсэн юм бүү мэд. Нэг хэсэгтээ би айгүй сонирн болсон шүү дээ. Өдөржингөө нөгөө ажил дээрээ суугаад ярих хүн болтохгүй тэгээд сүүлдээ нөгөө онлайн ангийнхаа хүмүүстэй ингээд нөгөө чалчих гад олон юм ярих гад тэгээ бүр хадуурах гад одоо харин бас гайгүй ганц хоёр хүмүүстэйгээ юм яриад өдрийг бас уулзаж муулзаа ганц нэгээр уулзаад байгаа болохоор бас гайгүй. Баярлалаа ихээчээ. Баярлалаа бийл. За нэг тиймэрхүү л байна. Тэгээд та бүхэн хүмүүс маань асууж байгаа болохоор номынхаа талаар ингээд зүгээр л энгийн айгу тайлбар өгчлөө. Тэгээд амар мундаг тийм реклам сурчлагаа хийсэнгүү. Тэгээд ямар ч гэсэн миний хөдөлмөрийг үнэлээд миний одоо хийсэн бүтээснийг үнэлээд итгэл найдвараа ингээ өгөөд одоо захиалаад авч байгаа хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд гоё урмын сайхан үг хэлж гин хүн мэдээж нөгөө одоо урмын сайхан үгээр тэтгэгдэж тижээгдэж тэгээд цааш хаана одоо сайхан гоё бодол санаахныхаа үрийг тарьдаг учраас би одоо яг юм намайг ингэж гоё урмын үгээр дэмждэг та бүхэнд аяух баярлалаа. Тэгээд гоё ингээд миний эхний 100 номны захиалгыг ингээ маш хурдан хугацаанд ингээд та нар авсан учраас авж байгаа ингээд үнэлээд авч байгаад аяух баяртай байна. За ингээд ерөөхдөө бол лайва дуусгая. Тэгээд лайв хадгалнаа. За Димбэг ганхуу яад инээсэн бэ? Яад инээгээд байна. Одоо сүүлийн үед амар инээсэн комент харахаар би яачлаа гэж боддог болсон шүү. Бас нөгөө инээснийг асуудаг ч юм уу сошиал айгу хит автцсан би ямар буруу юм хийчлээ гэж боддог болсон билээ шүү. Химзэх үе дээр явж байгаа юм шиг байна. Уг нь даваа туулаа гарцсан гэсэн. Яагаад ингэ тайлбараа PM-ээр хичээрээ. За баяртай гоё лайв минь цаг гаргаж утсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд одоо энэ дэлхийн нийтийг зочроос энэ муухай өвчин маань одоо Монголын ард түмнээс минь холуур яваад тий үр хүүхдээс минь холуур яваад одоо сайхан цаг ирнэ гэдэгт одоо аюу хэтгэлтэй байгаа. Бид нар бас нөгөө жаргаж байгаа цаг хугацаагаа жаргалтай байгаа үедээ мэддэггүй юм байна. Бид нар ямар одоо гоё жаргалтай үед 2-3 сарын өмнө ямар гоё жаргалтай байсан бэ те чөлөөтөө гардаг те чөлөөтөө ингээм амьсгалаа явуулдаг үр хүүхдүүд минь чөлөөтөө хин нэгнээс айж цэрвэх юм байхгүй. Тэгээ одоо яг энэ коронавигийн үеэр одоо маш юм бодогдож байгаа байхгүй. Хүн ер нь хүний цаг хугацаа бол маш үнцэнтэй байгаа цаг хугацаа орон зайд аль болох одоо сэтгэл ханамжтай сайхан бодолтой за чалчмаар санагдаад гэхээр тэгс юм аа. Хоёлаа нэг чалчнаа. Чалчиж олно шүү. Тэгээд ийм гоё сайхан бодолтой байх хэрэгтэй юм байна. Цаг хугацаа аюун цэнтэй юм байна. Бид нар юмыг үнэлдэггүй юм байна гэдгийг аюу сайн ойлгуулж өглөө. Дэлхийн ертөнц өөрөө байгаль ертөнц өөрөө аюу сайн ойлгууллаа. Яг энэ ойлгож байгаа цаг хугацаан дээр яг энэ үед амьдарч явж байгаадаа бас аюугаа олзуурах чинь энэ маш том ухаарлал болж байна. Тэгээд энэ үед бас хэцүү үед бас номоо гаргасандаа бас хувь тавилан гэж бодож байгаа. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Баяртай. Ингээ жоохон уянгийн хэлтэй юм ярихаар би уйлах гэдэг байхгүй уйлчих магадгүй. Баяртай. За тэгээ холбогдороо манайхаа. Димбэ уучлаарай би зүгээр жок хийсэн шүү. За баяртай.